12 дугаар ангийн хүүхдүүдийн эцэг их бэлтэн гэдэг ойлголтоо өөртөө мэдээдгүй. Миний хүүхд одоо тэдэн он авц учраас одоо тэтгэлэг аавна гэдэг бас зүйлүүд юм нэг байдаггүй ч гэдэг юм. За үлдсэн төлбөрт нэг хэд юм бэ? Тэгээ чамд ингээд 60% тэтгэлэг өглөө, 50% тэтгэлэг өглөө гэж бодъё. Одоо нийт 4000 гаруй ихтэй сургуулиудаа хамтраад ажилтаа бас бизнесний гэрээтэй байдаг. Сая өдрийн төргийн бизнес сан подкастын сонсогчдод бас үзэгчдэд бизнесийн ерхий редактор даадорж байна. За өнөөдөр бид нар бас боловсролтой холбоотой сэдвээр ярина. За зочноо танилцуулъя. Unilink боловсрол зүйчлийн төвийн захирал Дэлгэр Марид өдрийн мэнд. Сайн байна уу? Өдрийн мэнд. За баярлалаа. За тэгэхээр хоёулаас бараг жилч болоог байна те. Өнгөрсөн 25 онд уулзж исэн. За тэрүүд хоёул илүү нөгөө Америктэй холбоотой сэдвийг ярьж исэн санагдаж байна. За танах бол Англи, Америк, Австрали, Канада гэсэн юм одоо гол чиглэлүүдэд боловсрол зүйчлийн үйлчлэгийг үзүүлдэг. За тэгэхээр ерөнхийдөө яг эхлээд юу асуумаар байна гэхээр ер нь эцэг эхчүүд хүүхдүүдийн хувьд ингээд суралцах сургууль энтердээ сонгохдоо ер нь ямар хөө тийм одоо төөрөгдлүүд гэх юм уу алдаанууд байгаа гэдгийг та ер нь танд юу анзаарэгдэж байна? За түгээмэл алдаа гэх юм бол яг зөв маш олон зүйл хэлж болно. За энэ дээр одоо нэгдүгээр за эцэг эхийн зүгээс ер нь аль хүүхдүүдэд бэлтгэлгүй байдаг. Ялангуяа одоо төгсөх ангийн хүүхдүүдэд эцэг эхтэй 10, 11, 12 дугаар ангийн хүүхдүүдэд эцэг их бэлтэн гэдэг ойлголтоо өөртөө мэдээдгүй. Хүүхдээ л нэг гэсэндээ тэ чи айлцтай бэлтжээ эсэттэй шалгалтаа өгсөн юм уу чи оноогоо авсан юм уу тэ чи мэрэгчлээ сонгосон юм уу гэдэг. Гэтэл аав ээж ямар ч бэлтгэлгүй байдаг. Гэтэлтэй тухайн хүүхд маань аль нэг улсаа сонгоод яг явхуулаад виза мэдүүлэх гэхээр нөгөө эцэг их шаардлага хангаагүй. Өөрөөр хэлбэл визний шаардлага улс алган тий өөр гэсэн одоо шаардлагууд байдаг. Тэр огт ойлголт байхгүй. Тэгээд нэг гэсэндээ үүнээс үүдэж хүүхд маань хугацаа алдах ийм одоо эрсдэл хүлээж идэг. Нөгөө хүүхд маань виз намжилтгүй гардаг тий байх тохиолдол гардаг ч гэдэг юм уу. Энэ бол одоо эцэг ихтэр нь одоо юу яаж байгаа одоо тий түгээмэл алдаа байна. Энэ бол одоо маш олон эцэг хин дээр өрн бол эцэг их маш ойлголтгүй явдаг. За хүүхдүүдийн зүгээс бол одоо бас хэд хэдэн зүйлүүд бол нэлээ их гардаг. За нэгдүгээр хүүхэд юм болсон ямар ч тэр нөө визний шаардлага гэдэг зүйл огт бас мэддэггүй орж ирдэг. Нэг л том тест сэтгэлийн хөөрлөөр одоо тэр улс руу тэр сургууль гэдэл одоо маш олон сургууль руу авлаа хийсэн байдаг. Тэ өөрөөр хэлэх юм бол за одоо тухайлбал одоо Америкийг ярих юм бол жилд одоо ингээд онгод 20-30 сургууль руу авлаа хийсэн гэж орж ирж байдаг. Гэтэл тэ эргээд одоо бүхэл бүтэн үр дүн гараад ирэхэд тэ төлбөрийн хувьд нь хэдэн хувь нь хөнгөлөгдөөд хэдэн яг үнэхээр өөрөөс нь гарч байгаа энэ гэдэг ойлголт анханасаа байхгүйгээр тайлал нь маш их цаг хугацаа үрээд ингээд одоо орж ирдэг байна. За маш одоо бас дараагийн нэг алдаа гэх юм бол бас визэн дээр тулгардаг алдаа. Сүүлийн хүүхдүүд мэдээж маш өндөр бол англи хэлний боловсролт мэдлэгтэй бол орж ирдэг. Тэглээ гээд хүүхдүүд одоо өөрсдөө шууд виз мэдүүлчихдэг. Гэтэл нэг санхүүгийн одоо тэ чадвараа харуулах байдал энэ дээр бол хүүхэд бол ямар ч ойлголтгүй байдаг. Тэгээ тэрэн дээр одоо үдэж өөртөө шудар мэдээж виза мэдүүлснээс болж маш их татгалзал авч маадэр аав ээж дагуулад авсан кейсүүд бол одоо бид нар бол жил болгон баг 20 манай дээр зөвхөн эртгэл зөвхөн одоо яг одоо сезоны яг энэ үе бодээр бол одоо баг 20-40% орж ирдэг гэсэн үг. Гэтэл энэ бол аюу харамсалтай. Тэгээ эндээс одоо хэдийгээр бид нар одоо визийн дахин мэдүүлээч гэсэн амжилтаагаар анхны одоо яг мэдүүлээ гэдэг чинь аюу чухал гэдэг учраас энэс үүдэж бол хүүхэд нөө зорьсон сургуультай хүссэн сургуультай явж чадахгүй иймэрхүү зүйлүүд бол гарч ирдэг. За Америкийн визний тухайд гэх юм бол Америкийн сургалтын визний тухайд гэх юм бол одоо хамгийн чухал зүйл бол ярилцлага байдаг. Гэтэл тэр тухай одоо тэгээ маш богино хугацааны ярилцлаган дээр өөрийгөө тэ илэрхийлнэ гэдэг бас ойлголт байхгүй. Санхүүгийн чадварыг ямар үгээр яаж илэрхийлэх үү бас мэдэхгүйгээр бас маш их орж ирдэг. За бас нэг түгээмэл алдаанд бас мэргэжлээ сонгоогүй орж ирсээр нь л байна. Гэтэл мэргэжил сонгоогүй байна гэдэг чинь одоо тэ өөрийгөө бас одоо бас таньж мэдээгүй зүйлүүд байдаг. За гих мэтчлэн зүйлүүд байна. За эхлээд нэг зүйл асуучих. Одоо оноо гэд түрүүн та ярьлаа те. Ер нь оноотой байхтал болно гэдэг тийм ойлголт ирэхдээ түгээмэн шүү дээ. Тэгээ оноог авцсан байхтал болно гэд. Энэ ойлголт ер нь бас хэр одоо оновчтой юм те. Бас одоо эрсдэлтэй сул талууд нь юу байна энэ дээр тайлбарлаж өгвөл. За нэг хүүхдүүд яг зөвөр нэг хэлний оноо гэдэг чинь ерөөхдөө л тэ тухайн одоо ер нь юу гэнтэй Америк англи эсвэл англи хэлээр ярьдаг улс оронд яг нэг тухайн хэлийг тэ
ойлгох чадварыг тогтоож байгаа зүйл байдаг. За улс орон болго өөр гэсэн одоо шаардлага тавьдаг гэсэн үг. За Австралийн тухайд гэх юм бол 6.5-ыг шаарддаг гэсэн үг. Гэтэл одоо энэ хэлний оноо байдаг маань гэдэг чинь юу гэж байгаа юм гэхээр тухайн улстай өөр дээрээ тавьж байгаа одоо юу гэдэг визийн шаардлага дээр 6.5-ыг тавьсан ч гэдэг юм эсвэл одоо Америкаараа өөр шаардлага байлаа гэж байгаа боловч энэ бол зөвхөн одоо суурь шаардлага гэж ойлгоно гэсэн. Өөрөөр хэлэх юм бол тухайн хүүхэд тухайн хичээлийн программыг тухайн англи хэл дээр ойлгох тэр одоо үзүүлэлт болохоос биш тэр бол одоо юу гэдэг ямар нэг тэтгэлэгтэй холбоотой зүйл бол ямар нэг байдаггүйч гэдэг юм уу те миний хүүхд одоо тэдэн он авц учраас одоо тэтгэлэг аавна гэдэг бас зүйлүүд бол бас яг хоёул дараагийн төвшөнд ярих дараагийн асуулт. Дараагийн асуулт руу орохоос өмнө манай подкастын дугаарын спонсор ажиллаж байгаа Unitel Group-ээс бэлтгэсэн мэдээлэл үргэе. За Unitel Group манай дата эсвэл ярианы багцааг өөрийн хэрэглээндээ тохируулаад үе хатнаар сонгох юм дараа төлбөрт багцын үйлчлэгийг нэвтрүүлж байгаа юм байна. За энэ одоо дараа төлбөрт багцын үйлчлэгэнд шинээр нэгдсэн хэрэглэгчтэй зориулаад 6 сарын турш 5 ГБ дата бэлгэнд авах. За мөн эхний 6 сарын суурь хураамжийг 50% хөнгөлүүлэхийн боломж байгаа юм байна. За бас 8000-оос 8005 хүртэлх юм нийт 6 ширхэг супер дугаарийн эзнийг удахгүй тодруулахын урамшуул болно. За урамшуул маань 5 сарын 28-нд Unitel-ийн Facebook хуудасаар явагдах нэ. За ингээд та өөрийн одоо онцгой дугаарыг Unitel-ийн апп болон Unitel-ийн веб хуудасаар захиалж болно. За ингээд манай подкастын спонсор ажиллаж байгаа Unitel Group-тэй талархал ярих хэлье. Бэлтгэл гэдэг дээр бас асуумаар за гадаад суралцсан гэдэг бол одоо зөөрлөл нэг юм одоо бас том төсөн шүү дээ эцгийн хүүхдүүдийн. За нэгдүгээрт мэдээж санхүүгийн хувьд бэлтгэл анх хэвээр, хоёрдугаарт мэрэгжил сонголт зорилго тэрнтэйгээ нийцүүлэх хэвээр, гуравдугаарт тэрнтэйгээ одоо аль улсад яах гээд байгаа гэдгээ сонгох хэвээр. Айгүй олон талын бэлтгэл ангадаг тий. Тэгэхээр ер нь эдгээр бэлтгэлүүд ер нь яг хэдийнээс эхлэх хэвээр хэдийн хугацаа эзэлдгийг мэдээж улс орон болгоныхаараа өөр ээжээ магадгүй те хоёлыг дөрөв орон дээр ингээд товчхоо ирвэл. За ерөнхийдөө яг нэг Австрали улсыг одоо сонгоод яг явна гэсэн зорилго тавьсан хүүхдүүдэд яг гэхлээрээ 2 жилийн өмнөөс бэлдвэл зүгээрээ те. За яагаад гэж байгаа гэхээр одоо манай ихэнх одоо эцэг эхчүүд ямар байдаг вэ гэхлээрээ хувийн бизнес эрхэлдэг. За ингээд ирэхээр одоо манай улсын те нэг эдийн засгийн хувьд татварын бодлого ямар илээ те ихэвчлэн нийгмийн даатгалаа төлдөг гэсэн үг. За ингээд ирэнгүүт ч Австралийн визийн шаардлаган дээр хамгийн өндөр те тавигдаж орж ирдэг юм чинь нөгөө нийгмийн даатгал байдаг. Гэтэл энийг те дөнгөж одоо энэ жил төгсөж байгаа хүүхдүүд бид нар одоо ингээд төлөйг ингэхээр чинь нөхөн төлөх боломжгүй байдаг болохоор уртчлаад жил юм уу те одоо жил хагасны хугацаанд бол зайлшгүй эцэг их маань төлөөд эхэлсэн байна. Өөрсдөө даатгалаа төлдөг байх хэрэгтэй. Төлдөг байх хэрэгтэй. Энэ бол одоо хамгийн чухал шаардлага. Энэ дээр бол одоо маш их эцэг эхчүүд унж орж ирдэг. За бас нэг зүйлүүд нь бол мэдээж хадгаламж орж ирдэг. Энэ бол одоо яг ихэнх тохиолдолд ер нь 6 сар зайлшгүй виз мэдүүлэхээс өмнө 6 сар дор хаяж одоо юу гэдгийг тухайн улсын одоо нэг жил сургалтын төлбөр амжиргааны зардал гээд 2 төлбөр бол нийлээд тухайн одоо хүүхдийн сургалтын одоо эхний жилийн төлбөр одоо бэлэн байгаа гэдгийг бол хадгаламжийн хэлбэрээр одоо бэлдэх харуулах шаардлагатай байдаг. Тэгээд ирэхээр ер нь 6 сарын хуулга бол байгаа. За мөн одоо хүүхдийн тухайд гэх юм бол одоо юу гэдгийг 10 дугаар анги сайклээд өөрийгөө олоод тэ ерөөхдөө бол одоо англи хэлнийхээ суурь одоо оноогоо дэвшлүүлээд за мөн SAT шалгалт өгөх үгүй юу гэдгээ тодорхойлоод ямар мэргэжил байх уу гэдгээ ер нь бол одоо ингээ багасаа ингээ тодорхойлоод явхад ер нь бол 1-2 жилийн өмнө бол хүүхэд бол бэлдсэн байх хэрэгтэй гэдэг гэсэн үг. Австралийн хувьд тийм ер нь аль алины хувьд аль алины хувьд тийм аль алины хувьд 1-2 жил бол бэлдсэн байх хэрэгтэй л гэж байна. Одоо бас нөгөө ялангуяа Австралитай холбогдох нөгөө очиод ингээд бас санхүүгийн үедээ хүүхдүүд өөрсдөө бас хажуугаар нь ажил хийгээд ингээд зардлаа олж нэтэр гэсэн бас нэг тийм байдаг. Ер нь одоо энэ 4 орны хувьд ер нь бас алин дээр нь илүү боломжтой, алин дээр нь бас тэгж бодох нь оновчгүй гэдэг юм. Тэн дээр тайлбарлаж өгвөл яг хөө зүгээр аль ч улс ерөнхийдөө ихэвчлэн бүгд нөө сурна гэдэг маань өөрөө тухайн хүүхдийг бас нөгөө нэг ажил хийх боломжоор хангаад албан ёсны визийг бол өгдөггүй гэвэл бол өгдөө байгаа. За Австралийн тухайд гэх юм бол одоо кампус доторх гэсэн шаардлага байхгүй. Ерөнхийдөө бол бас
юу яадаг нэлээд одоо нээлттэй байдлаар өгдөг. Тэгээд ирэхээр ер нь аль ч улсын тухайд гэх юм бол хэдийгээр 7 хоногт те 20-24 цаг ажиллах хэрэгтэй энэ байдаг боловч ерөөхдөө бас хүүхэд амралтын хугацаанд өвөл ч юм уу те зуны амралтаараа хөвчлэн ажиллаа хийгээд байдаг учраас ерөөхдөө бас амжиргааны зарлаасаа тодорхой хөнгөлөлт одоо хөнгөлөлттэй авахд боломжтой байдаг. Гэтэ энэ нь бол юу гэдгийг те ер нь бол яг ямар сургууль сонгосон, ямар сургуулийн төлбөр, хаана ямар байршил тэ сургууль сонгосноос одоо шалтгаалаад бас харилцан адилгүй байх боломжтой байдаг. За тухайлбал одоо юу гэдгийг те одоо Америкийн нэг одоо те бүр аслагдмал нэг сургууль сонгоцсон байх юм бол яг тэр үед нь те яг орчинд нь ажил хийх боломжгүй байх боломжтой гэсэн эдэж бас давуу тал нь юу ах вэ? Те хязгааргүй бас ажиллах өвөлцөнийхөө амралтаараа хаана очиод ажиллах хэрэгтэй гэдэг юм уу те гэх мэтчлэн ер нь бол ажил хийгээд амьдрах ер нь боломж аль ч улсын тухайд л ер нь бол маш нээлттэй байдаг. За одоо тэтгэлгийн тухай асууя. Одоо энэ 4 улс маань одоо улс болгон бол одоо тэтгэлгээр сурах тодорхой бодлого байгаа тий. Хоёул яг энэ 4 улс дээр бас тогтоод ингээд яг таймлаад за энэ улс ийм бодлоготой байгаа гэдгийг хэлвэл бас тэрэнд хэрхэн бэлдэх талаар тий. За ерөөхдөө ингээд нээлттэй ингээ харах юм бол ингээд Америк хамгийн өндөр тэтгэлэг өгдөг улс байдаг. За өөрөөр хэлэх юм бол одоо тэг жилд 17 тэрбумын тэтгэлэг жил бүр өгдөг гэдэг тоо баримт одоо байдаг хэдийч юу гэдэг авлаа гэсэн ер нь өргөдөл гаргасан те нийт хүмүүсийн одоо юу гэдэг хүүхдүүдийн одоо 85% нь ямар нэг хэмжээгээр одоо тэтгэлэг авдаг гэдэг одоо топ статистик байдаг гэсэн хэдийч яг одоо тэтгэлэг гэдгийг үгийн ардтал те яг одоо хэдэн хувийн тэтгэлэг вэ гэдгийн ардтал яг одоо тухайн хүн яг өөрийнхөө зардлаараа яг хэдийг нь гаргах юм бэ гэдгээ аюу сан юу ах хэрэгтэй гэсэн одоо тооцоолж бодох хэрэгтэй. Ер нь бол ингээд Америкийн хувьд ингээд аюу өндөр тэтгэлэг гэж олгогдож байгаа, сонсогдож байгаа хэдийчтэй хүн одоо юу гэдгийг өргөдөл гаргасан 85% тэтгэлэг амгууд аюу өндөр сонсогдож байгаа шүү дээ. Гэхдээ л одоо үлдсэн төлбөрийн бүгдээр бодох хэрэгтэй гэсэн. За үлдсэн төлбөр нь яг хэд юм бэ? Тэгээ чамд ингээд 60% тэтгэлэг өглөө, 50% тэтгэлэг өглөө гэж бодъё. Аюу өндөр сонсогдож байгаа. Гэтэл одоо огт тэтгэлэг өгөхгүй улсууд бас байна шүү дээ. Ингээд харахад үлдсэн төлбөр нь магадгүй $40,000, $50,000 байдаг. Гэтэл тэ хүүхэд одоо бүхэл бүтэн нэг жилээ зарцуулаад ихэнх хүүхдүүд бол яадаг вэ гэхэл бүр gap year авчдаг. Gap year аваад тэ маш олон сургуулиуд судлаад тэ өвлжөнгөө эстэй бичээд тэ тэгэл одоо бүр маш их одоо юу гэдэг юм бараг л нэгдэ жилээс 2 жил зарцуулж агаад нөгөө хэдэн сургуулиудаа ингээд сонгоод юу авчдаг, өргөдөл гаргавчдаг. Гэтэл нөгөлдсөн дэ аав ээжтэй л би 60% тэтгэлэг авсан, 70% тэтгэлэг авчлаа тэргээд амар гоо ингээд бас баяртай сонсогдоод байгаа хэдийч за тэгвэл үлдсэн төлбөр чи хэдэн бэ гэдэг ингээд асуунгууд $40,000 болчихдог. $40,000 болчихдог. $30,000 гэдэг чи өөрөө Монгол төгрөгөөр харьцуулахад хэд байх вэ? Тэг 100 гаруй сая болчихдог. Гэтэл энэ 100 гаруй сая төгрөгөөр ямар ч тэтгэлэг гэж те яахгүйгээр те одоо цаг хугацаа гаргалтгүйгээр Австралийн бүр маш топ сургууль руу өссөн сургууль руугаа шууд одоо 6.5 оноогоо авчих юм бол урилга явуулаад тэтгэлэг авахгүйгээр шууд суралцах боломж байгаа. Бас тийм нөөний зүйлүүдээ хүмүүс ерөнхийдөө бас мэдэхгүй яг тэтгэлэг гэдэг хувийн ардтай хэдэн хувийг нь яг өөрөөсөө гарах вэ гэдэг тийм тооцоолол байхгүйгээр орж ирдэг гэсэн үг. Тэн дээр одоо их хөвчлэн хүүхдүүд маш их алдаж орж ирдэг кейс байдаг. За гэтэл яаж юм? Магадгүй зүгээр Америкийн те ямар нэгэн 20 гаруй сургууль руу аплай хийгээд те өргөдлөө гаргаад те тэтгэлэг авахгүй ч маш хямдхан бас сургууль руу шууд өөрөө одоо өргөдлөө явуулаад орчих хэлсэд орчих боломжтой сургууль байна шүү дээ. Жишээлбэл одоо $10,000 үнэтэй сургуулиуд байна. Гэтэл хүүхдүүд тэр юм мэддэггүй. Би заавал тэ маш олон сургуулиуд руу авч тэтгэлэг авч иж сурах хэрэгтэй гэж ойлгоод байдаг. Гэтэл яг уу тэтгэлэг огт байхгүй. Тэгсэн хэрнээс жилийн сургалтын төлбөр нь 10,000. Боломжтой л байгаа ч тэ саяын тэр 40% тэтгэлэг тэ одоо 60% тэтгэлэг аваад $30,000 төлөхгүй цаг хугацаа алдахгүй. Дээр нь хугацаагаа хэмнэн. Тэгээд дээр нь шууд хэлсэд орчих боломжтой. Тэгээд одоо энэ дээр хүмүүс маш их төгрөгдөж орж ирдэг гэсэн үг. Ийм одоо харьцуулах боломж байдаг гэдэг ойлгох гэсэн үг. За энэ бол зөвхөн Америкийн нэгдсэн улсын тухайд гэсэн үг. За Австралийн тухайд ярих юм бол хамгийн өндөртөө 25% тэтгэлэг бас одоо өгдөг байдаг. Сургууль болгон ихэвчлэн бол одоо 15 байна, 20 байна. Хамгийн ихдээ 25% тэтгэлэг бол жил болгон бол одоо монголчуудад бас өгөөд суралцах тэр одоо боломжийг бас одоо дэмжиж хамтраад ажилладаг. За энэ дээр бас одоо нэмээд хэлэхэд хүүхдүүд өөрсдөө те бас одоо хэдийгээр одоо элсэж ороход
хэрхэн яаж бас одоо хямдхан арга замаар суралцах вэ гэдэг зүйлүүдийг бас одоо сайн ойлголтгүйгээр би үндсэн анги руу SAT өгөөд үндсэн анги руу ороод ингээд сурах хэрэгтэй байна гэж бас боддог. Гэтэл тэрнийх нь бас одоо тэг бэлтгэл нь бас одоо магадгүй одоо бэлтгэл анги бас хоёр төрөл байдаг. Нэг нь одоо диплома, нөгөөх нь foundation байдаг. Гэтэл одоо магадгүй диплом гэдэг чинь бас л нэг бэлтгэл анги гэсэн. Энэ ангиар дамжаад үндсэн анги руугаа ороход бас яг цаг хугацааны нэгдүгээр алдахгүй төлбөрийн хувьд бас уян хатан байх бас тэтгэлэгтэй энэ бас тийм олон боломж байдаг. Энэ тухай бас хүүхдүүдээс эцэг эхмүүд бас мэдлэггүйгээр орж ирдэг гэсэн үг. Америкийн сургалтын визэд та бүхэн нодлын ярьснаас хойш өөрчлөлтүүд гарсан уу? Сая бол яг бас ингээл нөгөө барьшуулах хэвээр мөнгө зөнгө нэлээд том болгоно гэсэн тэргээд юмнууд яваад шүү дээ. Нэг тийм цэгц мэдээлэл өгөл тийм ээ. Тийм. Энэ дээр бас мэдээлэл өгье. Энэ дээр бүр манайх бүр маш их юу яадаг. Айгүй эрэлттэй байдаг. Маш их хүмүүс энэ мэдээлэл авах хүсдэг. За одоогийн байдлаар ер нь бол Америкийн визийг ямар байдалтай байгаа вэ гэхлээр том хүн $10,000, хүүхэд $5,000 байршуулж байж виз авч байгаа. За энэ визийг хэрхэн яаж авч байгаа вэ гэхлээр нийт одоо 3 сарын хугацаатай виз дарагдаж байгаа. За үүнээс нэг өсөндөө 1 сар Америкт байх хэрэгтэй ийм виз авч байгаа гэсэн үг. Өөрөөр хэлэх юм бол хүн болгон заавал зайлшгүй бондын төлбөрийг байршуулад тэгээд визэд оруулж байгаа гэсэн үг. Өөрөөр хэлэх юм бол өмнө нь гоё бүгдээрээ чинь 10 жилийн визтэй өссөн үедээ яваад ирдэг ийм бас одоо боломж яг одоогийн байдлаар хязгаарлагдсан болсон байна. За мэрэгжлүүдээр зүгээр тодруулж асуухад ер нь яг одоо ямар мэрэгжлүүд илүү одоо тэтгэлэг боломжтой ч гэдэг юм бас одоо мэрэгжлийн салбараас хамаарат улс орночноос нь бодлого байгаа ах тий. Тэр талаар тодруулж ярил. Ер нь бас одоо за Австрали руу ч юм уу одоо Америк руу илүү суралцвал зүгээр мэрэгжил за бас тийш нэг яваад сураад байх шаардлагагүй мэрэгжлүүд их байх гэдэг. Тэр мэрэгжлүүдийн тул дээр тайлбарлаж хэлвэл. За ерөнхийдөө Австралийн сургалтын виз мэдүүлэхээр төлөвлөж байх юм бол аль болох бизнес администрашн буюу тийм ерөнхий мэргэжил аль болох сонгохыг зөвлөдөггүй. Энэ нь шууд виз гаргалттай шууд нөлөөлөд ороод ирэх гэсэн үг. Австрали яг юу айгүйх дэмжиж орж ирдэг вэ гэхээр л эргээл нөгөө нэг одоо тийм инженерчлэл эсвэл одоо нэг тийм нөгөө нэг одоо зөвлөх үйлдвэргээд тийм эсвэл одоо яг тэр одоо өөртөөх нь одоо ажиллах хүчин шаардлагатай тэр мэрэгжлүүдэд ихэвчлэн одоо уялдуулж визийг олгодог. За монголчууд одоо яг хүүхдүүдийн тухайд хамгийн хэрэлттэй холбоотой зүйл нь орж юу вэ гэхэлэр дандаа л инженер болчихдог гэсэн үг. Инженерүүд айгүй сайн виз гаралттай байгаа. Өөрөөр хэлэх юм бол одоо яг бизнес администрашн гэдэг мэргэжил ихэвчлэн хүүхдүүд маш их сонгож орж ирэх гэдэг. За энийг сонгосон тохиолдолд виз нь бол ерөөхдөө бас татгалзах эрсдэл ийм өндөр байдаг. За Америкийн тухайд гэх юм бол ерөөхдөө бол одоо мэргэжил сонголт дийлэн тийм одоо тухайн хүүхдийн виз гаргалтад чухал биш байгаа хэдий ч бас ер нь бол аль талдаа шууд бол нөлөөлөх боломжтой. Хүүхэд яг үнэхээр яг энэ мэргэжил миний хувьд одоо тэ чухал энэ бол одоо юу гэдэг юм бэ? Яав ээжээс өглөж ирсэн энэ бизнестэй ингэж уялдаж байгаа энэ гэдэг тайлбарлах юм бол ерөөхдөө бол одоо ер нь бол боломж бас байгаа. За ихэвчлэн бас одоо маш олон их сургуулиуд яг тухайн одоо мэргэжил дээр тэ яг одоо эрэлттэй байгаа одоо илүү судлах шаардлагатай энэ гэдэг тэр мэргэжлүүд дээр ихэвчлэн одоо тэтгэлэг маш өндөр зарлах гэдэг. За энэ холбоотой өнгөрсөн жилийн нэг жишээ гэх юм бол Civil Aviation Management буюу одоо эрдэнэ эсхийн менежментийн гэсэн одоо мэргэжлийг сонгосон нэг хүүхэд ерөөхдөө бол нэг одоо суурь үзүүлэлт нь тийм өндөр биш байсан ч гэсэн ерөөхдөө бас 95% тэтгэлэг аваад Америкийн одоо их сургуульд одоо бараг л 100% тэтгэлгээр сурсан кейс байдаг. Тэгэхээр одоо хүүхэд бол одоо тэ аль сургууль илүү яг миний мэрэгчлэр тэтгэлэг зарласан маань гэдгийг аюу сайн судалтлах хэрэгтэй. Яг тэрнийхэн дагуу одоо аль нэг улсууд руух нь атлаа өргөдлөө гаргах юм бол ерөөхдөө маш өндөр тэтгэлгийг шууд авах боломжтой. Энэ бүр айгу одоо маш чухал мэдээлэл ялангуяа хүүхдэд. Канадын хувьд ер нь сүүлийн үед монголчуудын хувьд тэр нэг юм сонирхол хэр байна те боломж хэр байна тэр талаар дэлгэрүүлж ярил. Яг сүүлийн үед одоо ажлын байр алдахгүй байна гэсэн мэдээлэл маа дээр ер нь бол
очсон сурж байгаа хүүхдүүд маань тэ ажлын бар хамсар гэдэг мэдээлэл орж ирж сурахын хажуугаар ажил хийх боломжтой. Гэсэн хэдий ч ер нь одоо ингээд ер нь аль нэг улсуудыг ингээ харангууд Австрали, Америктай харьцуулаад одоо Америкийн тэ одоо яг энэ бондын хөтөлбөр өндрөө харьцуулаад үзэхэд одоо ер нь бол цагаачлалын бодлого хамгийн их дэмжиж байгаа хамгийн нээлттэй байгаа. Үлдсэн улс ер нь бол ганцхан Канада л болчлоо. Бас нэлээд жоохон тий байна гэсэн үг. Тэгээд ирэхээр ер нь бол бас нэг зүйл нь хэлэхэд одоогийн байдлаар бас хүмүүс бас мэдээд өө Канадын визний гаралт бүр үнэхээр супер сан гаралттай байгаа. Сургалтынх ч бай, аяллах ч бай, ер нь бол маш сан гаралтай байгаа. Тэгээ Америкийн ерөөхдөө бол визтэй бол шууд ер нь бол гарах магадлал маш өндөр байдаг. Энэ хоёр шууд хамааралтай байдаг. Тэгээ ялангуяа одоо бас бондын хөтөлбөртэй холбоотой мэдээж Америк, Канада бол бас одоо визэндээ ер нь бол өөрчлөлт оруулах байх гэдэг бол бид нар бол одоо тийм таамаг бол байгаа. Тэгээ яг албаас нь бол мэдээлэл биш. Тийм учраас ер нь бол маш их одоо хүмүүс Канада руу виз мэдүүлж байгаа гэсэн. Сургалтын виз бол үнэхээр сан гаралтай байгаа гэсэн. Өмнө хоёулаа нөгөө нэг визний шаардлагад нөлөөлөх одоо стори түүхийн тухай ярьж ирсэн. За одоо ер нь байдал ямар байна те? Ялангуяа хүүхдийн талаас, эцэгхийн талаас тэр одоо визний шаардлага нөлөөлөх тэр түүхээ бүтээх тэр яг бас одоо юу анхаарвал зүгээр гэдэгтэй эргээд нэг санал бол тийм ээ. Тий, визний шаардлагад нэгдүгээрт мэдээж тухайн юу яах хэвээр хүүхэд гэж санхүүгээ нэгдүгээрт бэлдэх хэвээр, хоёрт нь мэдээж аялын түүх бас аюул чухал байгаа. Нэрээ аяллаа түүх гэдэгтэй холбоотой манайх бас аюул гоё хөтөлбөр манай дээр байдаг. Тэр нь юу гэхлээрээ манайх одоо 11-ээс 17 насны хүүхдүүдийг жил болон Америк, Англи, Австрали, Канада руу дандаа гоё аялаад яваад ирдэг богино хугацааны хөтөлбөр байдаг. За яг энэ хөтөлбөрөө бид нар бас Австрали руу зарлцсан. Тэгвэл Австралийн Брисбен хот руу 14 хоногийн хугацаатай дэлхийн топ кампусаар зочлоод ирэх, хажуугаар нь англи хэл үзэх, олон улсын найзуудтай болох ийм одоо хөтөлбөрөөр зарлцсан байгаа. Тэгээ энэ бол бас хүүхдийн бас ирээдүйн одоо дараагийн сургалтын виз аль нэг улсын дээр сургалтын виз мэдүүлэхэд маш том одоо үндсэн одоо тий суурь болж өгдөг гэсэн үг. За одоо ингээд танахаар ингээд үйлчлүүлээд зөвлөгөө мэдээлэл аваад виз амжилттайгаар сурахаар явчлаа гэж бод. Ерөнхийдөө тэнд сурж байгаа хүмүүстэй бас ирэх холбоо ямар байдаг, эцэг эхтэй нь бас холбоо ямар байдаг те тэр талаар танах тодруулж ярил. Бид нар ихэвчлэн зүгээр нэг ажиллаад хариуцлагатай хийхийг л одоо чухал болгоод яваад эргээд тэрэн дээрээ одоо ингэ бодоход жоо халтсан байдаг. Гэтэл одоо гисэн хэдий ч ер нь бол манайхаар виза мэдүүлсэн ямар нэгэн аль нэг эцэг хүүхэд бид нар дандаа л бүр гоё гэр бүлийн найзууд болчтой. Одоо нэг хүүхдийн визэд мэдүүлэнгүүд араас нь эцэг эхүүд хамаатнаас одоо ингээл бүгд ороод ирдэг учраас яг тухайн хүүхдээ гэхээсээ илүү эцэг эхүүдтэй маш их тийм одоо харилцааны бүр ингээд ойр дотны гоё харилцааны бонд бол үүссэн байдаг. Зүгээр одоо би зүгээр ингээд миний бодож байгаа дараагийн өмнөд юу гэхлээрээ яг дараагийн хүүхдүүд дээр гоё эргээд те гоё бүр ингээд бүх зүйлүүдэд нь мэдээлэл солилцшээ. Бас тийм гоё бас платформ бас үнэхээр одоо яг бэлдэх шаардлагатай дараагийн хүүхдүүд маань шаардлагатай маань гэдгээ ойлгоод энтэй чиглэлээ бас ажил хийж явж байгаа гэсэн. Танах одоо ер нь яг аль чиглэлд илүү одоо хүүхдүүд явуулж байна. Одоо Америк, Австрали ч гэдэм үү. Тэгээ ер нь танаа бас яг энэ одоо үйлчлэгээ боловсрож үйлчлэгийг яаж үзүүлэх тийм процессоо жоохон тайлбарлаж өгвөл те. Тэгээ ихэвчлэн нэг хүүхдүүд бас ойлгох одоо тий одоо жишээлбэл маа дээр ирээд одоо эдгээр мэдээллийг авах нь маш өндөр үн төлбөртэй гэж ойлгоод ихэвчлэн өөрсдөө тэгэл алдаал байдаг гэсэн. Одоо гэтэл өөртөө дөр туршилт хийгээл ингээл те ингэчүүлж зүгээр юм бол хийвчл зүгээр эсвэл одоо эргэн тойрныхаа найз нөхдөс асуугаад ингээ авчдаг. Гэтэл мэрэгжлийн газраас нь ирээд те үн төлбөргүй зөвлөгөө авах ёстой байна гэдгээ ойлгодгоо гэсэн. Манайх яагаад мэрэгжлийн одоо энэ зүйлүүдийг үн төлбөргүй үзүүлээд байдаг юм бэ гэхээр ерөөхдөө манайх чинь одоо нийт 4000 гаруй их дээд сургуулиудаа хамтраад ажилтдаг аль биесний гэрээтэй байдаг. Тийм учраас нэг тухайн одоо юу гэдэг нь явуулсан хүүхдүүдээсээ бид нар аль биесээр шууд нэг санхүүжилтээ аваад явдаг учраас давхар нэмэлтээр хүүхдүүд дээрээс одоо ямар нэгэн байдлаар санхүүгийн дарамт үзүүлэхийг аль болох одоо уртл болгодгоо. Тийм учраас энэ байдлыг уг нь ашиглаад хүүхдүүд маань манай дээр ирээд гоё зөвлөгөө аваад яваасаа гэж бид нар л хүсдэг. Тэгээ манай дээр яг ингэж зорж ирсэн хүмүүстэй бид нар бол аль болох туслаад тэ энэ чинь тийм шүү ингээд байгаа нь юм бэ гэдэргээд ер нь бол боломжоор аль болох дэмжиж ажилтдаг. Гэхдээ бид нар мэдээж бүх хүүхдүүдэд хүрч чадахгүй учраас тэгээд маа дээр хандаж авч ирсэн үйлчлүүлэгчдэрээ л аав ээжийн төртөн зөвлөгөө өгөөл явуулдаг гэсэн. Гэтэ энэ нь өөрөө тэ эргээд өөрөө өөртөө туршилт болохгүй
өөрийгөө эрсдэлд оруулахгүй те ядчил тэр одоо би ерөндөө одоо юу гэдгийг те би энэ жил ийм сургуулиуд руу ер нь өргөдлөө явуулчихад надад ер нь яг тэтгэлгийн таамаг те би ер нь хэдэн хувийн ер нь тэтгэлэг авах гад ингээд байгаа даа. Миний яг гол жилийн дараах үр дүн яг юу юм те би ер нь хэдэн сургуулиуд атлаа гэд Үгүй яг яахын дараагийн опшн юу байх вэ энэ гэдгээ ядаж өөрийн бодит төсөөлөлтөй болчихно гэсэн үг. Тэгэх юм бол аль тал нь бас гоо хүлээлт одоо юу гэдгийг те эн чинь угаасаа л би 20 сургууль авахд миний тэтгэлэг угаасаа давж болох тэтгэл нь тэдэн л хувь байгаа. Би бас тэгвэл B хувилбар руу бас ингэж орхон зүгээр юм байна. Энэ улс чинь угаасаа сургалтын төлбөр нь хямдхан юм чинь би тэгвэл энийгээ сонгоо явчих. Энэ бол угаасаа миний одоо яг зорьсон топ сургууль байгаа ч гэдэг юм уу те. Энэ болгоно ирээд зөвлөгөө авчих юм бол бүрэн боломжтой байдаг гэсэн үг. Энэ дандаа үн төлбөргүй байдаг. Одоо боловсрол зуушлал, хөдөлмөр зууштай холбоотой нөө залилангийн хэрэгүүд бас нэлээх байдаг те. Ер нь зүгээр эцэг эхчүүд хүүхдүүд танд зөвлөхөд таны яг юуг нь харж одоо боловсрол зуушлалын байгууллагыг сонгох хэрэгтэй вэ гэдэг дээр чиглэл өгвөл. Энэ бол те мэдээж бол одоо тухайн те байгууллага зарчмыг нь бол харах хэрэгтэй. За миний хувьд бол өөрөө бол 2-2 улсууд руу бакалавр, мастера дандаа тэтгэлгээр бол явж суралцсан байдаг. Мэдээж энэ бол маш амаргүй зүйл байсан. Мэдээж тэгээ хүүхэд болгон бас яг надтай адилхан ингэж те зовж юу гэдгийг те хэцүү зүйлийг туулж заавал тэтгэлэгт ингэж сурах хэрэгтэй юм байна гэдэг зүйлүүд яахгүйгээр яаж тэр хүүхдүүдэд хэрхэн яаж найдвартай аргаар тусалж болох вэ гэдэг зарчмын үндсэн дээр бол манайх ерөөд анхал байгууллага үйл ажиллагаа нээж ингээ явсан байдаг. За мэдээж маш олон байгууллагууд адилхан байгаа. Гэтэ ихэнх бол байгууллагууд яадаг вэ гэхээр орж ирсэн нөх хүүхдүүдэд яг энэ визний одоо үндсэн шаардлагын тий хэлж танилцуулахгүйгээр тухайн одоо хүүхдийг одоо маш их санхүү эрдэлт оруулдаг. За тухайлбал одоо ихэнх нь бол Австрали дээр байна. За ихэвчлэн Австрали улсыг те ямар сургуулийг сонгох вэ гэдэг чинь өөрөө виз гаргалтанд шууд нөлөөлж байгаа. Тэ манайх ч өөрөө эдийн засгийн явд ямар орон билээ. Тэ Австрали руу эсэргээр одоо топ сургууль руу виз мэдүүлж байж гэмээр виз гаргалт нь бол одоо өндөр болж ирж ирдэг. Өөрөөр хэлэх юм бол 500 600 эрэмблэгдэж байгаа сургуулийг хямд гэдэг хүүхдүүд маш их сонгодог. Гэтэл эргээд энэ бол одоо тэгээ тухайн хүүхд чинь сургалтын төлбөрийн талыг шийдвэрлэж байгаа. Визний хураамж гэхэд л одоо чи Австралийн визний хураамж 2000 Австрали доллар. Энэ ингээд Монгол төгрөгөөр бодоход 5 сая гаруй төгрөг байгаа. Энэ бол буцааж болохгүй мөнгө. Ингээд нэг одоо сургалтын визийг одоо визний татгалзал авлаа гэхэд эцэг эхтэр нь орж ирж байгаа зүйл чинь өрдөөсөө 10-аас 15 сая төгрөгөөр нэг гэсэндээ хүүхэд хохирж байгаа эцэг гэр бүл хохирж байгаа. Тэгээ эн чинь гэр бүл зөвхөн мөнгөөр хохироод зогсохгүй юу яа тухайн хүүхдээ ч өсөл эрмэлзэл нь би одоо гадагшаа авч сурч чадахгүй маань гин нөгөө суралцах эрмэлзэл нь бураад эхлэн жил алдна гэд маш олон үр дагавар гараад ирдэг. Тийм учраас одоо аялал талыг одоо аюул сайн харуулцах хэрэгтэй гэсэн үг. Ер нь ингээ Монгол хүүхдүүд, Монгол залуучуудын за бүр том зургаар асуувал Монголын боловсролын системийн яг одоо онцлог нь яг одоо энэ гадагшаа суралцах явцаа залуучуудыг яаж илэрдэг бас одоо онцлог гэвэл одоо сул тал, давуу тал те за Монгол хүүхдүүдийн чинь одоо засан зохицох чадвар энэ гэдэг яагаад гэдэг чинь одоо яриад байдаг. Тэгэхээр ер нь яг Монгол хүүхдүүдийн одоо ялангуяа ерхий боловсрол энэ төр суур ер нь бас гадны боловсролын систем дээр очиход за Австрали руу очиход Америк руу очих юм ер нь яаж илэрдгээс сул болон давуу талууд энэ дээр тань зүгээр анзаарсан юм байна. Энэ дээр ердөөсөө Монгол хүн бүр үнэхээр бүр ямар ч орчинд бас зогсчихдаг. Энэ бүр үнэхээр бүр Монгол хүүхдүүд одоо өөр улстай харьцуулахад бүр хаач аваа явчих аюу том давуу талтай байдаг. Ер нь аль гайгүй одоо манай монголчууд ер нь аль хүүхдүүд бас эцэг эхнэр бас яадаг миний хүүхэд явж чадах болов гадагшаа тэ одоо ялхад юм өдр гэж эцэг их тэгжээдэг ихтэй ингээд эргээд харахад ер нь бол одоо юу гэдгийг хүүхэд ер нь багасаа яваад бие даалт сайжирдаг тэгээд ирэхэд ер нь аль монголчуудын бүр ингээд бүр онцгой давуу тал нь өөр ингээд бусад улс орны хүүхдүүдтэй ингээд харьцуулахад ердөөсөө бие даалт найзалж нөхөрлөх хаач амиа аваа явчих ердөөсөө өөрөө тэгээ аргалаа явчих чадвар нь одоо маш том давуу талтай байдаг. За сул тал нь яг хөө жоохон одоо нийлээд те хоорондоо жоохон олон монголчууд ирэхээр дандаа жоохон маргалцчих. Дөрөх гоод маргалтай тий тэр л байдаг. Бусдаар бол сурах тал дээр бол гайгүй. Ер нь зүгээр гадаад сурах байгаа хүн хувь хүний хувьд ер нь яг ямар ур чадварыг эзэмсэн байх хэвээр тэр тал дээр та юу гэж зөвлөх вэ? Гадаад суралцсан гэдэг бол мэдээж одоо англи хэл байхгүй гадагшаа сурна гэж бол хаанч байхгүй болсон. Энийг бол одоо
ер нь бол хүүхдүүд бол маш сайн мэддэг байгаа. Мад орчирдөөсөө сүүлийн үеүүдээс улсын сургуулиуд хүүхдүүд мөртлөө дандаа 7.5 дэртээ орж ирж байгаа. Бүр унгаан англи хэлтэй хүүхдүүд болж ирж байна. Энэ нь бол одоо маш гоё. Өмнө нь бол бидний нэг одоо юу гэдэг үед чинь нэг англи хэлний оноо авна гэдэг чинь маш хавар зүйл байгаад байсан шүү дээ. Одоо өөрөөсөө англи хэлний оноо SAT энэ төр одоо бүр юу гэдэг те 1300 өндөр авах тийм бүр хавар зүйл бол одооны хүүхдүүдэд биш болсон гэсэн. Тэгээд ирэхээрээ ердөөсөө л аюу юутай гэсэн. Англи хэл бол мэдээж нэгдүгээр талаа чадвартай. За мэдээж та хүүхдүүд мэдээж авахаасаа өмнө тухайн одоо юу гэдэг өөрийнхөө мэрэгчлэлтэй холбоотой маш сайн судалгаа хийж явах хэрэгтэй. Тэгээ одоо юу гэдгийг адилыг байдал дандаа дадлага хийх байдлаар тэрийг бол аягүй сайн судалж явах хэрэгтэй. За мэдээж хажуугаар нь ажил хийн те мэдээж хаанч очсон Монгол хүүхдүүд ажил хийхгүйгээр бас суралцсан гэж бол байхгүй. Тэгэхээр одоо эмэгтэй хүүхдүүд нь одоо юу хийх боломжтой, эрэгтэй хүүхдүүд нь яг юу хийх боломжтой энэ төргээд тэгэл ер нь бол очсон газараа тэгэл баг олцсон ажил хөөрхөн тэгэл ирэмгүй гэл нэг хахтар байдаггүй. Гэтэ одоо юу гэдгийг эмэгтэй хүүхдүүд юу гэдэг хумсруу хийх ч гэдэг юм юу ч ясан айгүй хөөрхөн бүхэл төрлийн бэлтгэлээ хангаал явах хэрэгтэй. Ерөн зүгээр яг соёлын орчин талаас одоо очсон хүүхдүүдийн эхний 6 сар ер нь яг ямархуу өнгөрдөг нийтлэг ингээд өндөрлөл бэрхшээлч гэх юм уу яг тэн дээр бас яг тэр амьдрах орчны соёлын шок энэ тэр талаас бас анхааруул эхлээд судлах хэрэгтэй зүйлс гэвэл Америк, Австрал дээр жишээ яваад ирвэл тий. Тий ер нь бол очингуудаа хүүхдүүд одоо жишээлбэл нөгөө Монгол төгрөгөөр хан шидтэй байдаг бол гадаадд очингууд нөгөө нэг хэдэн төгрөгөөр явж байгаа гэмгүүтэй л нөгөө нэг би энэ чинь ажил хийгээд мөнгө аваад болоод идэх юм байна. Гэмгүүтэй нөгөө сургуулаа чухалчлахгүйгээр гинт нөгөө ажил хийгээд нөгөө гэрээс нөгөө чөлөөлөгдөөл тэ аав ээжийнхээ мөнгөөс гадна өөрөөсөө нөгөө эрх мэдэлтэй болоод ирэнгүүт хэд их ажлыг явчихдаг. Тэгэнгүүт би ажлыгаа явчихж байгаа юм чинь тэгвэл бараг сурах шаардлага байгаа мó өндөр гэдэг зүйлүүд бол бас нэг хэсэг хүүхдүүдээр гарч ирж явдаг. Тэгээд бусд нь бол харьцангуй гайгүй байдаг гэсэн үг. Соёлын шок угаасаа эхний эдэн сар бол ямар ч хүүхдүүд дээр бол гарч ирнэ. Ямар ч хүүхдүүдээр гарч ирнэ. Яг өдөр аялал сурсан хүүхдүүд бол бас соёлын шок өдөртгөөсөө бас харьцангуй гайгүй байдаг. Гэтэл бас маш олон хүүхдүүд нэг гэрээсээ ийш явж үзээгүй хятад руу ч гарч үзээгүй мөртлөө шууд Америк руу гараал те Австрал руу явчдаг. Энэ бол мэдээж гараад л нөгөө нэг тээврийн хэрэгсэлтэй хэрхэн яаж те яг уу бусад хүмүүстэй харьцах үгээл ер нь бол тэр үл одоо байдаг л зүйлүүд. Гэтэ хүүхдүүд ердөөсөө л эхлээд нэг юу гэдэг нэг эхний сар те 2 сардаа бол мэдээж тэрэнд бол сэтгэл зүйн маш юутай бэлтгэлтэй бас очих хэрэгтэй байдаг. Тэгээд ер нь хүүхдүүд харьцангуй гайгүй нөх хүүхэдлийн болсон маш хурдан бас тасаад зогсчихдог гэсэн үг. За ерөөхдөө подкаст маань төгсгөл рүү ойртож байна. Тэгээд яг Unilink гэдэг газар маань боловсрол зүйчлийн байгууллагын хувьд цаашдаа бас ямархуу зүйл хийж төлөвлөе гэж бодож байна. Тэгээд эцэг хүүхдүүдэд бас илүү одоо хүртээмжтэй ойр байх үднэс. Манай байгууллага ерөөхдөө бас яг үйл ажиллагаа ихэвчлэн бас ер нь өнөөдөр хүртэл бас хүүхдүүдэд чиглээд ирсэн. Цаашид ч гэсэн гоё мэдээж хүүхдүүдэд л чиглэсэн ер нь ямар нэгэн байдлаар үйл ажиллагаа явуулахыг зорддог. За ингээд харахаараа магадгүй одоо юу гэдэг маш олон хүүхдүүд гадаад суралцах хүсэлтэй бид нар ихэвчлэн гадаад суралцах хүүхдүүдээр төвлөрч ажилтдаг хэдиж бас одоо маа дээр те гадаадаас бас маш олон хүүхдүүд Монголд ирж үзье гэдэг хүсэл байдаг. Зам гадаад хүүхдүүд. Тий гадаад хүүхдүүд бас Монгол орчныг танилцмаар та нар энэ дээрс гүүр болж ажиллаач гэдэг хүсэлтүүд орж ирдэг. За мөн одоо юу гэдгийг те одоо Монголд байгаа хүүхдүүд гадагшаа явж те сурах боломж. Гэхдээ бас гадаад бас яг тэр нэг гоё орчныг те орчинтой яг тэр одоо юу гэдгийг сургаалт орчин бүх хүнд бүрдсэн бас тэр гоё их сургууль ч юм уу те ерхий боловсролын сургуулийг бас бий болгох юмсан гэж бас боддог. Тэгээд бас яг энэнгээрээ эргээд тухайн хүүхдийг яг Монголдоо те бас маш гоё болсон өвчин бэлтгэх байдлаар бас ирээдүйд энэ тал руу бас ажиллана гэсэн төлөвлөгөөтэй ажиллаж байна гэсэн үг. За баярлалаа. За ингээд бизнес event подкастаа энэ төрөд өндөрлөе. Дэлгэрмаа захиралтаас одоо баг хагас жилийн дараа дахин ирж бас юм яг энэ боловсрол зуучлалын талаар за Америк, Австрал гэсэн 2 гол destination нэтэн дээр одоо чанартай апдейт мэдээлэл өгсөнд баярлалаа. Ингээд таны ажилд амжилт хүсье. За манай подкастын сонсогчид манай бизнесмен чаналыг дагаарай гэж хүсэх байна. Ингээд танд бас баярлалаа. Баярлалаа. Танд ажил амжилт хүсье.